Мөнх золбоо зөрөөд орсон. Стенбакийг амжилттай болгосон. За. Заалтаж. За, Стенбакийг амжилттай болгосон. 11-8 цаана. Толоо орж ирэхэд бэлэн болсон байна. Мөнх золбоогийн орнд орж ирэх юм болоо. Содонжаас гоё өгцөндөө давцгаа оноштой боллоо. Гоё ойлголцол байна. Дамжуулалт гоё болсон. Төгсөлж гисэн. Эсрэг гоё хөдөлгөөн байсан. Антони Нельсон дамжуулалт гаргасан боловч бөмбөг таслаадаг дүүгсэн. Гэхдээ бөмбөг төлгөө дээр ирсэн. 5 секунд Батөгийн өдөөс төлгөөн дайраад орсон. Төлгөөний довтлогоо амжилттай болсон. Ямар хүнтэй талаас гоё 2 оног авчваа. Яа. Орсон болж гоё төгсгөл болгоор байсан да. Тоглолтын ихний харсан Содонжаас Жонс хоёрын яг харагдсан. Бөмбөг дахиад таслагдсан. Нельсны хүчтэй тоглолт амжилттай. Суулгаад өдөр тоглож байгаа юмтай тоглолтод оролцуулж байгаа тоглогчдод тавьж байна. Антони Нельсон гарч ирээд бөмбөгийг авсан бодтал баруун яваад орсон. Нельсний довтлогоо амжилттай болсон. Дайтлер биенчээр ихэвчлэн цөм мөрөглөө. Нельсон бол үнэхээр За энэ хаж ийм том коридорыг өгсөн бол гээд Нельсон шиг тоглож зүгээр өнгөрөхгүй нь ойлгомжтой. Яа. Дондын зай шийдэл гүйцэтгэсэн шийдэлтэй алдж байна. Бажны самбар. Тулаг гоё дамжуулалт байсан да. Содон Жавсын довтлогоо амжилттай болсон. За бүтлбэг туулаад маш гоё дамжуулалтыг тулга өглөө. Завсарлага дууссан. Дархан Юнайтед багаас тулга оноогоо ахиулж байна. За тулгын дөрүүчийн гоё оролт. За тэр бие контролж байгаа. Дашилчур төлгөөний эсрэг мөнх золбоо 2 хамгаалагчийг дохиод аргалцсан. Залуу тоглогч ухаалаг байна. Тэгээд хоёулаа намхан байна гэсэн ийм селебрэшнийг үзүүллээ. Сайн тэр ухаалаг байсан. Лэцтэй ч байлаа. Тогтоох арай хажуу шатнаас ихэд башуучрах гэж авсан. Нельсон дахиад өсгөрөө өдөөс бүнэд баруунда дайрсан. Антони Нельсон наалтаад тоглолтыг хийсэн. Өмнөх хоёр тоглооны хаалтыг заслаа да. За Этьен Фоккенуудаа Нельсонгийн өгч болоод үлдлээ. Маш богиноны зайд маш гоё тесэрсэн. Зэрэгтэй дээрээс нь явчлаа. Батлар бүр төгөлдөр гэсэн гараа хэлгээсэн байгаа. Энэ дэр их хамхлагын дамжуулалт хоёр тоглогч ойлгоцоогүй. Тэгээд мөнх золбоо Джонсон энэ ч цүм дайраад явчихна да. Ан Джонсны хүчтэй төгсгөл